нөөц бодох талаар. За одоо бүгдээрээ техникийн хэлбэнд бидний өөрсдийн хадгалсан ажлын хавцаас. За ингэснээр бидний ажлын хавцас маань энд байгаа. За бидний мэдээж блок модель гэсэн меню хэрэгтэй. За блок модель гэсэн меню. За ингээд бид нар одоо дата баз хэлний хэлжинд холбооно байна. За дата баз маань холбогдлоо. За бид нар дараад нь блок модельөө холбож байна. За ингээд бид нар блок модельөө дэлгэцэн дээр гаргаж. За ингээд бидний блок модель маань одоо дөрвөлж байна. За бид нар энэ дээр өмнөх хичээл дээр үзсний дагуу graphical constraint-ийг шаардлагатай. За ингээхийн тулд бид нар constraint менюнээс new graphical constraint. За бидний өмнө constraint үүсгэж гэсэн учраас тэр маань байж. За бид нар lesson гэсэн constraint-аа сонгоод байдаг. За ингээд apply дарснаа бидний блок модель маань одоо ингээд graphical constraint хийгдэж байгаа. За бид ингээд юугаар нь харж байна. Энийг одоо ингээд блок гэсэн яг шугамаар нь харж байна. За энэ дээр дахин дарахад энэ маань болж одоо ингээд зөвхөн бид нар блок маань харагддаг болох нь. За энэ дээр бид нар одоо юу хийх вэ гэхээр бид эхний хэлжинд одоо энэ дээр энэ estimation гэсэн менюнаас энэ assign value гэдэг хийж байна. За ингэснээр бид энэ дээр бид нар юу гэвэл attribute name гэдэг дээр маань мэдээж бид нар ашигт малтан талаараа агуулгыг тархах гэж тийм учраас throw гэж. За энэ value гэдэг маань одоо бид нар мэдээж тараагааг байгаа учраас байж болох хамгийн бага утга буюу хасах 990-ээс гэсэн нэг. За энэ constraint interpolation гэдэг маань заавал байх хэрэгтэй. Агуулга тарахад бид нар interpolation-ы аргаар тарах хэрэгтэй. Interpolation-тай тарах. Тийм учраас бид энийг заавал сонгож өгсөн байх шаардлагатай. За ингээд бид apply дараа. За ингэснээр бид одоо энд interpolation-тэй constraint үүсгэнэ гэсэн. За ингийн тулд бид нар одоо шууд гарч ирсэн дээр нь энэ constraint type маань constraint хийвэрээ. За constraint file дээр бид нар өөрсдийнхөө constraint-ыг зааж өгöd айдик. За энэ дээр харин бид нар interpolation-тэй шүү гэдгийг сануулж өгнө. Constraint enter татгалж. За ингээд apply дараа. За ингэснээр за дахин хийсгээ. За ингэснээр бидний constraint lesson interpolation гэсэн constraint үүсэж байгааг та бүхэн харж. За эндээс бид нар одоо агуулга тарахын өмнө mega admin бүгдийг шалгаад үзье. За одоо summary гэдгээр ороод хар. За бүх юм окей 9278 ширхэг болоог гүйсэн байна гэдэг. За энэ дээр apply. За бид нар одоо энэ дээр юу хийх вэ гэхээр эхний ээлжинд бид нар агуулга тарахын тулд нэлээд хэдэн параметрууд хэрэгтэй. Тэр параметрыг ерөнхийдөө бол бид нар геологуудаас авдаг. Гэхдээ одоо энэ дээр зарим нэг параметр. За ингээд бид нар хэвтүүлээ харъя. За одоо estimation дотроос бид нар inverse distance гэдэг агаар бид нар тарах нь агуулгыг. За ингээд data source specification гэдэг. За бид нар энэ string file гэдгийг блок модельээр нь string file гэдгийг сонгож өгч байгаа. Энэ string file маань бидний composite. За энэ composite-ийг заагаад өгч. За attribute to field гэдэг маань мэдээж бид нар троогоор өгнө буюу ашигт малтамлаар бид нар алтаар хийж байгаа энийг gold-оор оч гэх юм уу тийм. За ингээд apply дараа. За ингэснээр биднэрт одоо энд одоо search parameters гэх. За энэ параметруудыг бид нар геологуудаас аав. Тэгээд бас мөн нэг зүйлийг бид нар одоо эндээс анхаарах хэрэгтэй. За тийм хэдүүлээ гэсэн энэ дээр за энийг түр хаач гэж жаад ганц хоёр юмнуудыг авах. За эндээс бид нар шууд цооногуудаа гаргаад apply. За ингээд бидний цооног одоо блок модель дээр маань харагдана. За бидний одоо эндээс нэг зүйлийг анхаарах. Энэ яг өдрийн биетэд байгаа харьяалагдж байгаа цооногуудын маань хамгийн хол хоёр цооногийн хоорондох зайг бид нар олох хэрэгтэй болж байна. За тэгэхээр тул бид нар ямар үйлдэл хийх вэ? За тэгэхээр бид нар одоо энэ цэг энэ цооног хоёрын хоорондох зайг бид нар олох шаардлагатай болж байна гэсэн. Тийм болохоор за хэдүүлээ ингээд жоохон томсгоод гэж. За одоо эндээс хоорондох зайг олдог команд маань энэ inquire гэсэн дотроос бидний bearing and distance between two points гэдэг командаар одоо хоёр цэгийн хоорондох зайг олох нь. За одоо бид нар энэ цооногийг энэ цооног за хамгийн хол цоон. За энэ дээр гараад ирж байгаа message window. За энэ horizontal distance гэдэг нь 253 м гэсэн. Та тэгэхээр энэ ерөнхий дунджаар одоо эндээс энэ цооногоос одоо агуулга тарж эхэлнэ. Тэг мөн энэ цооногоос бас тарах нь. Тэгэхээр энэ хоёрын хоорондох зайд хүртэл агуулга маань ингэж тарааж хайх хэрэгтэй болж байгаа байхгүй. Тийм учраас бид нар энэ хоёрын хоорондох зай маань 256 53 гэдэг нь ойролцоогоор 120
За 135 л байхад яг нормалны болж байгаа. Хоёр талаас яг мөргөлдөөд би энэ рүү орно гэсэн үг. За тийм учраас за бид нар энэ цэгээ олчихсан учраас одоо биднэрт энэ drill hole маань хэрэггүй болсон. За тийм болохоор бид нар үзсэн юу яа? Database менюнээс drill hole-уудаа буцааж яаж алгуулах вэ гэхлээр display тэгээд hide all drill holes. Тэгэхээр бүх цоонууд маань алга нуугад нь hide none гэсэн. Hide drill hole гэх юм бол тухайн бидний сонгоцсон байгаа drill hole буюу цооног маань алт байхгүй болно. За ингээд бид нар бүгдийг нууч. За бид нар одоо ингээд харлаа. За одоо estimation inverse distance. За энэ дээр мэдээж мөн composite зааж байна. Энэ fill to attribute to fill гэдэг маань trogorоо байна. За энэ дээр apply дарна. За энэ нөгөө параметрууд маань гарч. За энэ дээр бид нар maximum search radius гэдэг маань түрүүчийн яг нэг цооногоос ингээ хэдэн метрийн радиуст ингэж одоо хайдлагаж тараах вэ гэдгийг одоо зааж. За тэгэхээр бид нар энийг 135 гэж үзсэн. За maximum vertical search distance гэдэг маань одоо цооногийнхоо гүн рүү одоо хэдэн метр хайлгаж тараах вэ гэдэг нь. За бидний хамгийн гүн цооног маань 361 байгаа. За тийм учраас бид нар 361-ээр нь авчиж байгаа. Хамгийн гүн цооногийнхоо юугаар. За одоо энэ дээр бид нар энэ ellipsoid үүсгэж өгөх хэрэгтэй. За энэ ellipsoid visualizer гэдэг юм. За энэ дээр бид нар энэ параметруудыг тавьж өгөх юм. За энийг бол бид нар мэдээж одоо юм геологуудаас аавна гэдгийг бид бүхэн ойлгосон. За энэ max search radius маань 135, semi major нь 2 байх юм байна. Minor, major, minor нь 3 байх юм байна. За bearing гэдэг маань энэ хөдрийн битийн хувьд 260 бишээ 240 байх юм байна. Pitch буюу plunge нь 10 байх юм байна. Deepen буюу ундлын өнцг нь 80 байх юм байна. За ингээд бид нар энэ ellipsoid маань ерөнхийдөө энэ хөдрийн биттэй ойролцоо олж байгаа. Яг ундлын өнцөг юм уу. За энэ ellipsoid-ны дагуу бид нар агуулгыг тараах нь. За энэ дээр apply дарч. За ellipsoid маань үүссэн. Тэгэхээр одоо энэ дээр bearing, plunge, deep гэдэг одоо ингээд бүх параметрууд маань өгөгдсөн байгаа. Энэ параметруудыг бол бид нар геологуудаас авах нь. За ингээд энэ дээр apply даа. За ингээд бид нар одоо энэ дээр inverse distance power маань 2 байж болно. За ингээд бусд нь хэвээрээ. За энэ дээр нэг зүйлийг анхаарахад одоо энэ хэрвээ constraint interpolation сонгогдоогүй бол бид нар заавал энийг авч өгсөн. Яг гэвэл бид нар interpolation-ы аргаар тарах хэрэгтэй гэдгийг өмнө бид бүхэн үзсэн байгаа. За тийм болохоор бид нар одоо энийг constraint interpolation гэдгийг сонгож өгөх юм. За apply дараа. За ингэснээр бид нарт одоо нэг interpolation-тай үүсгэсэн constraint маань хэрэг болно. За энэ constraint-ыг одоо бид хийж өгөх шаардлагатай. За одоо lesson interpolation constraint-ыг сонгоно. За ингээд одоо биднэрт өөрөөр шаардлага байхгүй. Өөр энэ дээр одоо хадгалах шаардлага байхгүй учраас apply таа. За ингээд бидний агуулга маань тарж эхэлнэ гэсэн үг. За одоо бүгд харъя. За энэ хүү блок маань таржсан дуусныг та бүхэн харж байна. Одоо энэ одоо тарах процесс маань одоо хөдрийн битний объем хэмжээний шалтгаалаад одоо хортон удаа янз бүр тарахдаг. Гэхдээ ихэвчлэн айгүй удаан тараадаг. Тийм болохоор за одоо бүгд энийг тарсан хэсгийг нь шалгаж үзье. За одоо энэ attribute дотроос view attributes for one block. За ингээд за энэ тарчихсан байна. Одоо бүгд 0.100 учраас энэ блок маань хоосон байна гэж гарч ирж байна. Тийм учраас за бид нар дахин өөр блокнд за энэ 2.118 гэсэн агуулгатай байна. За одоо бүгдээрээ тараасан блокыг хэрхэн яаж өнгөөр ялгах вэ? За энэ display. За блок моделийн display менюнээс за энэ color model by attribute гэдгийг сонгож. За ингээ ихний хэлжинд scan хийнэ. Trogoo энэ attribute to color by гэдэг маань tro байх нь. За ингэж байгаа бид нар scan хийж. За ингээд харахад шууд apply дараад хар. Тэнгууд одоо ингээ өнгөөр ялгагдаж байгаа. За дахин display хийгээд дахин color model by attribute руу ороод за энэ дэр өөрсдийн хүссэн юугаа тавьж 0 0.5 1 1.3 1.5 1.9 хамгийн өндөр агуулга маань 1.9. За ингээд refresh дарж өгнө. За ингэснээр яг бидний өгсөн классаар маань одоо өнгөөр ялгагдана.
За одоо ингээд гараад ирлээ. За энэ хүү блогт маань одоо ингээд агуулга нь тарсан байна гэсэн.